Сайн бацаано нэгсийн өмнө ширүүлэгч нараа. Энэ удаагийн видео хичээлээрээ та бүхэндээ нэхлэн бодох бүртгэл конфигурацийн 3.0.38.4 гэсэн хувилбар дээр хэрхэн бараа болон үйлчлэгийн борлуулалтын баримтыг шивэх талаар стандарт тайланд хэрхэн хянах, мөн дансны бичлэн дээр хэрхэн хийгддгийг харьцуулан судалцгаая. За ингээд эхлээд борлуулалтын баримт шивэх гэж байгаа учраас одоо тухайн борлуулалт хийгдэж байгаа харилцагч дээр ямар нэгэн авлага өгдлөг байна уу тэрийг шалгацгаая. За ингийн тулд бүгдээрээ стандарт тайлангийн дансны карт гэсэн гүйлгээ хашуулж харъя. За эхлээд тухайн харилцагч дээр авлага байгаасыг 12.01 дансаар шүүж харъя. Байгууллагаас авлага. За хугацаагаа тааруулж хараад байгууллага сонгоно. Өөрөөр хэлбэл борлуулалт манай компани жишээгээр оруулсан байгаа. За тохиргоо хэсэгт шүүж сонгох хэсэгт харилцагч дээр OneSafe гэсэн харилцагчаа сонгож өгнө. За ингээд тайлан бүрдүүлэлт товчоод харуул. За 2018 оны хугацаанд тухайн байгууллагаас авах авлага байхгүй байна. За тэгвэл авлага байхгүй гэж тэгвэл өглөг байна уу? Өөрөөр хэлбэл тухайн байгууллагаас мөнгө урьдчилж орж ирсэн байна уу гэдгийг хэдүүлээ 32.01 гэсэн дансаар шүүж харъя. За тохиргоо өөрчлөгдөг учраас шууд тайлан бүрдүүлээ харуул. За урьдчилж орсон орлого байхгүй байна гэж харж байна. За эсвэл за энэ хоёр дансан дээр шүүлт хийгээд харчээ. За одоо бүгдээрээ борлуулалтын баримтаа шивж үзье. За борлуулалтын баримтыг шивэхин тулд худалдаа авалт болон борлуулалтын системийн бараа болон үйлчлэгийн борлуулалт гэсэн хэсэг рүү орж create төвшин тусламжтайгаар шинээр баримт үүсгэж болно. Ингээд та талбаруудыг шинээр бүглэх хэрэгтэй. Эсвэл та урьдчилаад худалдаа авагчид өгөх нэхэмжлэх баримтаа шивээд оруулсан болвол тухайн баримтаа сонгож байгаа generate төвчгийг дарж бараа болон үйлчлэгийн борлуулалт гэсэн төвчин тусламжтайгаар шинэ борлуулалтын баримтаа үүсгэх боломжтой байгаа. За ингэж үүсгэснээр таны нэхэмжлэх баримтанд оруулж өгсөн бүх мэдээллүүд автоматар бараа болон үйлчлэгийн борлуулалт гэсэн баримтанд татагдаж орж ирдэг. Та энэ дээр хяналт хийгээд пост дарж баталгааж болоход хангалттай гэсэн үг. За бүгдээрээ бараа болон үйлчлэгийн борлуулалтын баримтаа create төвшин тусламжтайгаар шинээр үүсгэж үзье. За ингээд ямар талбаруудыг бүглэх хэрэгтэй вэ гэхээр гүйлгээний төрөл талбар дээр та борлуулалт болон шимтгэл гэсэн төрлийг сонгож өгөх хэрэгтэй. За баримтын дугаар бол програмаас автоматар бүглэгддэг. За байгууллага хэсэгт өөрийнхөө байгууллагыг заагаад өгчнө. За агуулгах хэсэгт одоо аль агуулгаас тухайн борлуулалт хийж байгаа вэ гэдгийг та сонгож өгнө. За ингэсний дараа хэрв танаа байгууллага газар нэгжээр тусад нь бүртгэлээ хөтэлдэг бол газар нэгжээ зааж өгч болно. За энэ шин дээр дэлгүүр гэж сонгож өгье. За та тухайн баримтын дагуу гүйлгээ хийгдсэн огноогоо энэ хэсэгт бүгэлж өгнө. Цаг, минут, секундээр оруулж өгөх боломжтой. За харилцагч дээр бид нэр OneSafe гэсэн харилцагчийг сонгож гүйлгээ хийж байгаа учраас OneSafe гэдэг харилцааг сонгож өгье. За харилцаа сонгосны дараа гэрээ гэсэн хэсэг байгаа. За гэрээ гэсэн хэсэг та харилцагч үүсгдэг үндсэн гэрээ гэснийг сонгож өгсөн бол энд автоматар татагддаг. За түүний доор энэ note орсон гэсэн хэсгийг та анзаарч байгаарай. Одоо ямар өөрчлөлт гарахыг та харьцуулж харах хэрэгтэй. За үндсэн гэрээгээ зааж өгөөгүй учраас бидэнд боломжит буюу худалдаа авагчтай гэж үүсгэсэн гэрээний төрлүүдээс сонголт гарч ирнэ. За гэрээ номер 1-ийн дагуу тухайн борлуулалт хийж байгаа гэж үзээ select хийгээд ороход за энэ түрүү note орсон гэсэн тавч маань үнийн төрөл жижиглэн note орсон гэсэн холбоос болж өөрчлөгдсөн байна. За энэ ямар учиртай холбоос вэ? За тухайн холбоосоор ороход хамгийн түрүүнд төлбөр хийгдэх огноо гэсэн байна. За жишээ нь төлбөр хийгдэх огноо нь 11 сарын 29-нд гэж заасан байна. Гэтэл өнөөдөр 11 сарын 19-ны өдөр байдаг. За тэгэхээр энэхүү 10 хоногийн хугацаа ямар учиртай вэ гэхээр насжилтын тайландаа бид нэр тухайн 11 сарын 29-ны өдрийн дотор төлбөр нь орж ирсэн бол насжилтын тайлан дээр тухайн төлбөрийнхөө насжилтыг харна гэсэн үг. За энэхүү 10 хоног маань хаанаас татагдж ирсэн бэ гэхээр хоёр тохиргоо байдаг. Хамгийн эхлээд гэрээ хэсгийг харах хэрэгтэй. Та гэрээ үүсгэж байхдаа тухайн гэрээндээ төлбөр хийгдэх хугацааг тогтоосон болно гэсэн энэхүү чагтыг тавьж өгсөн болвол за энэ дээр нь хэд хоног чинь тэгж зааж өгсөн байсан болвол хамгийн түрүүнд гэрээн дээрхийн заасан хэсгийг програм шалгадаг. За энд анх гэрээн дээр тохиргоо хийгээгүй болохоор тухайн 10 хоног маань хаана ажиллах вэ гэхээр за лавлах болон бүртгэлийн тохиолдлого
дэд систем руу ороод бүртгэлийн параметрын тохиргоо гэсэн хэсэг байгаа. За ийшээ орж харахад харилцагчтай их тооцоо гэсэн хэсэгт за тухайн 10 хоног заагдсан байгаа. За энэ дээр болохоор та худалдан авагчид борлуулалт хийгээд төлбөрөө 10 хоногийн дотор төлөх ёстой гэсэн хугацааг оруулсан байна. За бэлтгэн нийлүүлэгчээс худалдан авалт хийгээд танай байгууллага 10 хоногийн дотор бэлтгэн нийлүүлэгчдэд төлбөрөө төлөх ёстой гэсэн тохиргоо хийсэн байна. За энэ зааж өгсөн хугацааны дагуу төрөний төлбөр хийгдэх огноо маань бөглөгдөгөө гэсэн. За гэрэн дээр огноо зааж өгөөд яаж өөрчлөлтийн жишээгээр харъя. За гэрэн дээр жишээ нь 15 хоногийн дараа гэж зааж өгөөд 7 close дараад за тухайн төлбөр хийгдэх огноог харуул. За ингээд 12 сарын 4 буюу 15 хоногийн дараа тухайн төлбөр маань хийгдэх ёстой гэсэн огноо өгсөн байна. За төлбөр хийгдэх огнооны дараагийн талбар бол үнийн төрөл гэсэн хэсэг байна. За энэ үнийн төрөл жижиглэн гэсэн хэсэг маань автоматар татагдсан байна. За энэ автоматар татагдсан та үнийн төрлөө өөрчилж болно. За энэ хүү жижиглэн гэсэн үнийн төрөл маань хаанаас татагдсан бэ гэхээр та мөн гэрээ үүсгэж байхдаа үнийн төрлөө зааж өгсөн бол энэ хүү үнийн төрөл гэсэн талбар дээр үнийн төрлөө зааж өгсөн бол энэ хүү талбараас саяны утга маань татагдаж үнийн төрлөө бүгэлдэг байгаа. За дараагийн талбар бол нөтийн төрөл гэсэн хэсэг байна. За нөтийн төрөлд нөт орсон дүн, үнийн дүнд нөт нэмэгдэнэ гэсэн хоёр сонголт байгаа. Нөт орсон дүн гэдэг маань ямар учиртай вэ гэхээр та бараа болон материалаа оруулж өгөхдөө үн гэсэн энэ хүү баганд бараа материалын үнийг зааж өгөхөд тухайн оруулсан үнийг програм нөт шингэсэн дүн буюу 110% дүнгээр орж ирсэн гэж ойлгодог. За тэндээсээ нөтөд тооцоо явна гэсэн үг. За хэрв та үнийн дүнд нөт нэмэгдэн гэсэн сонголтыг сонгож өгвөл бараа материал оруулж өгөөд үн гэсэн талбарт бүгэлж байгаа үн маань нөт шингээгүй буюу 100% үнээрээ програм түн дээр дахиж 10%-ийг нь тооцоод нэмж боддог гэсэн үг байгаа. За жишээ болгож хэдүүлээ нөт орсон дүн гэдгээр тохиргоог нь нэлтэйгээд цаашаа вэ. За энэхүү холбоосны дээр урьдчилгааг тооцох гэсэн талбар байгааг харж байгаа бах. За энэхүү урьдчилгааг тооцох гэсэн талбар нь ямар учиртай вэ гэхээр за хэрв та Vansi Forest хийхээ гэсэн харилцагч дээр өмнө нь ямар нэгэн тооцоотой байсан бол жишээ нь тухайн харилцагчаас 2-3 удаагаар бэлэн мөнгө орлоготод ороод ирсэн байлаа гэж бодъё. Өөрөөр хэлбэл өрчилж орсон орлого танай байгууллагын хувьд. Тэгэхэд за тухайн бараа болон үйлчлэгийн борлуулалтын баримтаар үүсэж байгаа борлуулалтын дүн маань автоматар гэж сонгосон нөхцөлд тухайн орж ирсэн орлогын тооцооноос хамгийн ихнээсээ эхлээ хасагтаа явдаг тухайн дүнгээрээ. Хэрв та баримтаар гээд сонгож өгвөл харж байгаа бах энд урьдчилгааг тооцох буюу урьдчилгааны баримт гэсэн шинэ баг нь үүсэж байгааг харж байгаа бах. За энэ баганд та өмнө ямар нэгэн орж ирсэн тооцооны баримттай хасалт хийж тулгаж тухайн баримттай тооцоог нь тулгаж хаана гэсэн үг. Хэрв та энд тухайн баримтаа зааж өгвөл. За хэрв тооцохгүй гэдэг сонголтыг сонгол өмнө ямар нэгэн орж ирсэн тухайн харилцагчтай хамаатай тооцоотой хамааралгүйгээр шинээр өөр тооцоо үүсэж байгаа гэж ойлгож байна. За стандартаар бүгдээр автоматар гэж тооцоод цаашаа жишээг үргэлжлүүлж авъя. За дээрх талбаруудыг бүгэлсэн дараа та бараа материалын талбарыг бүглэх хэрэгтэй. За бараа материалын талбарыг та 3 янзаар бүгэлж болно. Эхнийх нь add төвшинсламжтайгаар мөр бүрээр нь бүгэлж болно. За жишээ болгож харандаа гэсэн барааг 5 ширхгийг бид зархаж байгаа гэж үзээд. За үн маань 2000 гэж автоматар сая татагдж орж ирснийг та бүхэн харсан баг. За энэ 2000 гэсэн үн маань хаанаас татагдсан бэ гэхээр одоо энэ дээр зааж өгсөн үнийн төрөл жижиглэн гэсэн үнээсээ зааж өгсөн. За энэ жижиглэн гэсэн үнийн төрөл дээр та харандаа гэсэн барааныхаа үнийг 2000 гэж зааж өгсөн учраас автоматар орж ирсэн гэж ойлгож байна. За энэ хүн үнийн төрлийг хаана зааж өгдөг юм бэ гэхээр барааны нэр төлөв агуулгах гэсэн дэд систем бараа материал үйлчлэгийн үнийг тогтоох гэсэн зэс байгаа. За хэрв танд энэ хүүцэс харагдахгүй байгаа бол тухайн navigation panel-ийнхаа ойр орчинд авч байгаа маус хоёроо дарахад navigation panel setup гэж гарч ирнэ. За ийшээ ороод харахад гарч ирэх хоёр талбарын зүүн талын талбар дээр бараа материал үйлчлэгийн үнийг тогтоох гэсэн функц маань байх ёстой. Өөрөөр хэлбэл зүүн тал маань танд харагдахгүй нуугдсан байгаа боломжит функцүүд, баруун тал маань танд ил харагдаж байгаа боломжит функцүүдийг харуулдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл та remove эсвэл add төвшинсламжтайгаар энэ хүү тохиргоо хийж болно.
За тухайн функц руу ороод харахад бид нэр жижиглэн гэсэн үнийн төрөл дээр 2017 оны 1 сарын 1-нд үн зааж өгсөн байна. За ийшээ ороод энэхүү баримт руу ороод харахад за харандаа гэсэн бараа материал маань 2000 гэсэн үнэтэй байна гэж зааж өгсөн байна. Энэ үнээсээ татагдсан. За энэхүү баримтыг хэрв та тусад нь үүсгэж байгаа бол нэг зүйл анхаарах хэрэгтэй. Огноо гэсэн хэсгийг харна. Өөрөөр хэлбэл энд зааж өгсөн огнооноос өмнөх хугацаанд огноогоор баримт шивэхэд тухайн үнийн төрөлдөх үн маань татагддаггүй. Өөрөөр хэлбэл 17 оны 1 сарын 1-ээс хойших огноотой баримт шивэхэд тухайн зааж өгсөн үн маань татагддаг байгаа. За бараа материалынхаа үнийг ингэж тогтоодог байна. За үүний дараа хоёр дахь арга нь юу байж болох вэ гэхээр бүглэх гэсэн товч байгаа. За энэ бүглэх товчийн засламжтайгаар ямар үед шийбэл тохиромжтой вэ гэхээр та ямар нэгэн харилцагчаас бараа материал бөөнөр нь худалдаж аваад буцаагаад бөөнөр нь тухайн бараа материал ихэнхийг нь зарлагдах үед энэхүү функцийг ашиглаж болно. За өөрөөр хэлбэл таны худалдаа авалт хийсэн баримтанд дах бараа материалуудыг буцааж зарлагдах тохиргоо гэсэн. Өөрөөр хэлбэл бүх тухайн худалдаа авалт хийсэн баримтанд дах бүх бараа материалын жагсаалт тоотойгоо орж ирсэн байна. За та эндээс хэрэгтэй материал бараагаа үлдээгээд хэрэггүйгээ устгаад тоо үнийг нь тохируулж зааж өгөөд жишээ нь ингээд бүглээ явж болно. За 3 дахь арга маань сонгох гэсэн товч байгаа. За сонгох гэсэн товчийг дарахад ямар давуу талтай байдаг вэ гэхээр та одоо манай компани гэсэн хийгээд байгаа үндсэн агуулгах дотор үлдэгдэлтэй эсвэл үлдэгдэлгүй бүх бараа материалуудаа харж болно гэсэн үг. Энэ ард талд байгаа жижиглэн гэсэн үнийн төрөл маань одоо бараа материалын жагсаалтах энэ үн гэсэн баганда жижиглэн гэсэн үнийн төрлөө татаж харуулдаг гэсэн үг. За энэ зөвхөн үлдэгдлээ гэсэн чахны засламжтайгаар та үлдэгдлээ хянаж тухайн бараа материалаа борлуулах боломжтой. За жишээ хэдүүлээ түрүүний харандаа гэсэн бараа материал маань манай үндсэн агуулгад 175 ширхэг байна. Нэг ч үн 2000 гэдэг. За харандаанаас бид 15 ширхэг борлуулъя гэд тоо ширхгээ зааж өгөөд окей дарахад харандаа маань доош орж ирж байна. Та энэхүү бараа материал дээр 2 удаа товших шаардлагатай. Тэгжиж тоо ширхгээ оруулах цоох гарч ирнэ. За ингээд харандаагаа доод талбар руу оруулсны дараа баримтанд шилжүүлэх товчийг дарахад за баримт руу маань шилжээд ороод ирж байна. За ингээд бараа материалуудаа бүгэлсний дараа энд ямар баг нь бүглэгддэг талаар товч дурдъя. За тоо үн, нөттэй дүн, нөтийн хувь нь та нөтийн хувь танаа байгуулгын нөт төлдөг хэсгээс хамаарат нөтийн хувь тохируулаа өгч болно. Эсвэл энэ нөтийн 10% гэдэг маань тухайн барааны дансны картн дээр оруулж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл энд харж байгаа нөтийн хувь 12% гэдэг тухайн барааны картн дээр нь заагаад өгсөн учраас энэ утгаа татсан. За нөтийн дүн бодогтой гараад ирсэн байна. За нөтгүй дүн энэ байна. За нийт дүн ийм үнээр борлуулнаа гэдэг. За дараагийн баг нь бол бүртгэлийн данс гэсэн баг нь байгаа. Бүртгэлийн данс гэсэн баг нь 1451 бараа гэсэн данс байна. За энэ данс маань болохоор тухайн харандаа маань бүртгэгдсэн данс. Одоо борлуулалт хийсний дараа энэхүү данснаас хасалт хийгдэнэ гэсэн үг. Барааныхаа өртгөөр. За дараагийн баг нь бол орлогын төрөл нөт гэсэн баг нь байна. За энэ баганд ямар утгыг зааж өгдөг вэ гэхээр та мөн адил барааны карт руу очиход бараагаа анх үүсгэж явахдаа та нөт орлогын төрөл гэсэн утгыг зааж өгнө. За энийгээ жишээ нь та дотоодын зах зээлд борлуулах бараа бол дотоодын зах зээлд борлуулсан барааны борлуулалтын орлого гэдэг утгыг зааж өгнө. Энэ утга маань болохоор TT03A гэсэн тайлангийн мөр байгаа. Өөрөөр хэлбэл тухайн бараа материалыг борлуулахад борлуулсан үнийн утга нь болохоор TT03A гэсэн тайлангийн энэ хүн мөрлөө татагддаг гэж ойлгож байна. За орлогын төрөл нөтийн дараа орлогын данс гэсэн баг байгаа. Энэ болохоор нөт салсан дүнгээр бараа бүтээгдэхүүнээ борлуулсан орлого маань бичигддэг данс гэсэн үг. Өөрөөр хэлбэл 27272 зуны 73 төгрөг бишээ бичигдэнэ гэсэн үг. За субконто хэсэгт үндсэн үйл ажиллагаа гэсэн байна. За энэ субконто маань бас л адилхан барааныхаа картн дээр заагдсан байдаг. Өөрөөр хэлбэл бараа болон үйлчлэгийн бүлэг гэж байгаа. За та энэ бараа болон үйлчлэгийн бүлгээ өөрийн дураар үүсгэж болно. Гэхдээ үүсгэхдээ та орлого ашигын төрөл гэсэн хэсэг дээр зохих талбарыг нь зааж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ маань TT02A гэсэн тайлан руу татагддаг мөр байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл үндсэн үйл ажиллагаа гэсэн утган дээр ямар мөр вэ гэхээр
Тэгтээ 02-ийн 07 гэсэн. Үндсэн үйлдвэрлэл ажил үйлчилгээний борлуулалтын орлого гэсэн мөрлөө тухайн харандааг борлуулахад үндсэн үйл ажиллагааны бүлгээрээ үнэ татагддаг гэсэн үг. За үүний дараа зарлагын данс буюу 6101 гэж байна. Энэ нь болохоор өртгөөрөө бичигддэг. Өөрөөр хэлбэл борлуулсан барааны өртөг гэсэн данс байгаа. 1451-аас засагдаад 6101 руу бичигдэнэ гэсэн үг. За барааг ингэж оруулж байна. За үйлчлэгээ мөн адилаар та нэмж өгнө. Бүглэгддэг багнууд мөн адилхан. За айд төвшин сламжтайгаар жишээ болгож нэг үйлчлэгийг шийдэж үзье. За үйлчлэгээ нэгийг бид нэр 2 удаа үзүүлсэн гэж үзээд нэгжийн үнийг нь оруулж өгнө. За 50,000 төгрөг гэж оруулж өгье. За ингээд нөөтөө дүн маань мөн хойшоогоо татагдж орж ирсэн байна. За энэ үйлчлэгээ хэсгийг бүглэхэд хэрв та сонгох төвшин сламжтайгаар сонгвол танд зөвхөн үйлчлэгээ гэж үүсгэсэн үйлчлэгээнүүдийн жагсаалт харагдана. Өөрөөр хэлбэл бараа болон бэлэн бүтээгдэхүүнүүд танд ерөөсөө харагдахгүй гэсэн үг. Учир нь та шинээр бараа болон үйлчлэгийн нэр төрөл үүсгэхдээ үйлчлэгээ гэсэн чагтыг тавьж өгсөн бол үйлчлэгээ болж харагддаг. Бүгдээрээ барааны үйлчлэгийн карт руу орж харвал энд үйлчлэгээ гэсэн чагтыг та тавьж өгсөн бол танд зөвхөн үйлчлэгээнүүд нь харагдана гэсэн үг. Бараа материал харагдахгүй. За ингэж шивж үзээд дараагийн хавц руу орвол бүртгэлийн данс гэсэн хавц байгаа. За энэ дээр 12.01 буюу байгууллагаас авах авлага, 32.01 буюу өрчилж орсон орлого гэсэн хоёр данс бүглэгдсэн байгаа. За энэ 12.01 данс нь хизээ ашиглагддаг вэ гэхээр одоо тухайн Ванси Форестын харилцагч өмнө биднэрт урьдчилж төлбөр төлөөгүй байжгаад ямар нэгэн биднэрт өглөө үсээгүй гэсэн үг. Тэр үед бид нар борлуулалт хийхэд Ванси Форестын харилцагчаас авлага үүснэ гэсэн үг. Хэрвээ Ванси Форест гэдэг харилцагч маань одоо тухайн борлуулалтыг шийхээс өмнө бид нар руу урьдчилж орлого хийсэн. Бид нар өглөхтэй үед борлуулалтаа хийж байгаа нөхцөлд 32.01 дансан дээр тооцооно бичигдэнэ гэсэн үг. Одоо манай нөхцөл бид нар өмнө орлого болоогүй учраас 12.01 дансан дээр тооцооно хийгдээ явна гэсэн үг. За үүний дараа бид нэр нөтийн падаанаа оруулж болно. Нөт падаан гэсэн хэсгээр нөтийн падаан оруулах гэсэн энэхүү холбоосоор ороход за энэ POS-IP бүртгэгч чагт хоосон байна гэсэн байна. За энэ чагтыг та ямар үе тавих вэ гэхээр хэрвээ танай байгууллага eBarim.cgmn-ийн POS-IP тухайн програмаа холбосон бол энэхүү чагтыг тавина. Өөрөөр хэлбэл энэхүү чагтыг тавьснаар eBarim.cgmn-д одоо нөтөнд бүртгэгдэж очдог гэсэн үг ээ. За манай нөхцөл жишээ болгоод хийж авах учраас бид нэр eBarim.cgmn-ийн POS-IP тодбох боломжгүй учраас чагтгүйгээр цааш үргэлжлүүлье. За ингээд падаан үүсгэхэд та падааны дугаар болон огноогоо шалгаад post and close төвчийг дарахад хангалттай. За ингээд пост хийх үед нэг алдаа заасан байна. Энэ ямар алдаа вэ гэхээр хэдүүлээ баримт руугаа орж харъя. За ингээд пост хийх гэхээр бидэрт алдаа зааж байна. За нөтийн падааныг дараа нь оруулж үзье. Эхлээд хэдүүлээ дасны бичлэлтэй харчаад нөтийн падаантай танилцъя. За ингээд debit credit төвчөн дээр дарж дасныхаа бичлэлийг харъя. За ингээд дасны бичлэлээр 6101 данс руу борлуулж байгаа энэ харандаа гэсэн барааны маань 1451 данснаас засагдаад 6101 данс руу бичигдсэн байна. За дараа нь 1201 дансан дээр авлага үүсээд 5111 данс руу одоо энэ харандаа гэсэн барааны маань борлуулж байгаа орлого нь орсон байна. За дараа нь 1201 дээр авлага үүсээд одоо энэ үйлчлэгээ 1 гэсэн үйлчлэгээний дагуу 5111 данс руу борлуулж байгаа орлого нь нөөц салсан дүнгээр орсон байгааг та бүх харж байгаа бах. За ингээд дараа нь 1201 дансан дээр данснаас маань нөтийн авлага үүсээд 126501 гэсэн данс руу бичигдсэн байна. За та бүх харж байгаа бах. За энэ 126501 нөтийн авлага эсвэл 346501 нөтийн өглөг үүсээд байгаа нь бол манай програмын нөтийн бүртгэлийн онцлогт хамаарат ингэж бүртгэдэг байгаа. Энэ талаар
өөр дэлгэрэнгүй хичээл дараа оруулах болно. Одоогийн нөхцөл бараа болон бүтээгдэхүүн борлуулсны урлагийн маань нөөтөөсөө салж орж байна гэдэг маань чухал байгаа. За энэ дээр нэг ярих зүйл гэвэл манай дансны төлөвлөгөө жишээ болгож 12.01 дансан дээр ярил дансны төлөвлөгөө маань данс бүрээрээ 3 хэмжээ субконтогоор бүртгэгддэг байгаа. Жишээ нь 12.01 дансанд Манси Форест-ийн харилцагчид гэрээ номер 1 гэсэн гэрээний дагуу одоо бараа болон үйлчилгээний борлуулалт ийм 3 дугаартай ийм баримтын дагуу ийм авлага үүссэн ингээд нэг дансан дээр ийм 3 хэмжээс дээр бүртгэл хөтэлдэг байгаа. Та ингээд энэ субконто бүрээр нь бас шинжилгээд харах боломжтой байдаг. За ингээд хэдүүлээ борлуулж байгаа барааныхаа өртгийг харъя. Өөрөөр хэлбэл 14.51 данснаас ямар хэмжээгээр өртөг маань хасагдсан байна вэ гэж харвал за энд дүн гэсэн хэсэг байна. Дүн гэсэн хэсэг маань энэ дээдлийн талбар гэсэн үг. Энд хоосон байна. За энд ямар алдаа гарсан бэ гэхээр хэрв та ингээ харахад бараа болон бүтээгдэхүүний үлдэгдэл маань ингээд хоосон байгаа гэвэл өртөг маань хоосон байгаа гэвэл тухайн харандаа гэсэн бараа маань одоо тухайн зааж өгсөн агуулгад юм эсвэл энэ газар нэгжид үлдэгдэлгүй байна гэсэн үг. Үлдэгдэлгүй байгаа учраас 0 гарч байгаа. Өөрөөр хэлбэл утган бүлэгдээгүй. За гэтэл яагаад ийм үлдэгдэлгүй барааг бид нэр баталгаажуулаад ингээд тасны бичлэл хийгдчихвэ гэж гайхаж магадгүй. Тэгэхээр бид нэр энэ дээр бараа болон үйлчлэгээний үлдэгдлийг хянах тохиргоог нь буруу хийсэн байна гэсэн үг. За энэ тохиргоог шалгахын тулд за хэдүүлээ эхлээд харандаа гэсэн субконтогоор үнэхээр энэ үлдэгдэлгүй байна уу? Зааж өгсөн газар нэгжлүүд агуулгад үлдэгдэлгүй байна уу? Эсвэл одоо манай компанид угаасаа ерөөсөө үлдэгдэлгүй байна уу? Түрүүн бид нар харсан харандаа маань үлдэгдэлтэй байсан. Тэгэхээр агуулах юм уу газар нэгж аль нэгэн буруу бөглсөн гэсгээ субконтоны шинжилгээгээр шалгаж үзье. За субконтоны шинжилгээнд дээр хугацаагаа бид нэр зааж өгөө байгууллага сонгох тохиргоо хэсэгт субконтоны төрлөө бараа материал гэж сонгож өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та айд төвшинсламжтайгаар субконтоны төрлөө нэмээд тохирох төрлөө нэмнэ гэсэн үг. За бид энэ газар нэгжээр болон бараа материалаар нь бүлэглэж харна гэж тохиргоо тавьж өгөөд бараа материал дээр харандаа гэдгээ бичих хэрэгтэй. За тэгээд тайлангаа бүрдүүлээд харъя. За ингээд за ямар ч гэсэн эхлээд энэ хамгийн дээдлийн подразделение гэдэг бол газар нэгж гэж ойлгож байгаа. За энэ газар нэгж гэсэн хэсэг маань болохоор одоо бүглэгдээгүй газар нэгжтэй бараа нь болохоор 185 ширхэгний үлдэгдэл нь эцсийн үлдэгдэл мөн адил 185 ширхэг байна. За ингээд доошоо харъя. За гэтэл энэ дэлгүүр гэсэн газар нэгжт маань эхний үлдэгдэл гэсэн чинь хоосон байна тий. Гэтэл бид хугацааны гүйлгээнд кредит буюу бид нэр актив данснаас кредитээр хасалт хийж байгаа гэсэн үг. Тэгэхэд үлдэгдэл маань хасах 15 гээд бараа материал үлдэгдэл хасах байж болохгүй. Гэтэл яагаад ийм хасах үлдэгдэлтэй тохиргоо хийгдсэн байна вэ гэхээр бид нэр лавлах болон бүртгэлийн тохируулга гэсэн хэсэг рүү орж бүртгэлийн параметрын тохиргоо зэс рүү орно. За ингээд бараа материалын нөөц гэсэн хэсэг рүү ороод харахад за энэ нэг 4 дахь чагт тавигдсан байна. Бүртгэлээр үлдэгдэлгүй бол бараа материалын нөөцийн хасалт хийхэд зөвшөөрнө. Өөрөөр хэлбэл үлдэгдэлгүй байхад нь бид хасалт хийж болно гэсэн чагтыг тавьчих. За энэ хүү чагтыг нь авах хэрэгтэй. Ингэснээр үлдэгдэлгүй бараа хийгдэхгүй гэсэн үг. За тэгэхээр бид нэр тухайн бааз дээр маань газар нэгжээр бүртгэл хийгдэхгүй юм байна. Тэгэхээр бид нэр дэлгүүр гэсэн газар нэгжээр борлуулалт хийж болохгүй. За хэдүүлээ эхлээд саяны авсан чагттайгаа холбоотойгоор газар нэгжээ дэлгүүр гэж үлдээгээд дахин баримтаа постлж үзье. Өөрөлдвөл баталгаажуулж үзье. За ингээд алдаа зааж байна те. За биднэрт үлдэгдэл нь 0 бахад 15 ширхэг дутж байна гэж гарч ирж байна. Тэгэхээр хэдүүлээ газар нэгжээ устгаад өөрөөр хэлбэл түрүүн харсан газар нэгжийн зааж өгөөгүй хэсэг дээр 185 ширхэг үлдэгдлээсэн. Энэ үлдэгдлээсээ хасна гэж үзээд газар нэгж гэсэн хэсгийг нь авч өгөөд дахин баталгаажуулаад үзье. За ингээд баталгаажуулалт явагдаад
За ингээд баталгаажаад ногоон чагт тавьсан байна тий. За энэ баримт руугаа дансны бичлэлээ бүгдээр харцгаая. За ингээд дансны бичлэлтэй харуул өртөг хэсэг одоо бүглэгдсэн байх хэвээр. За энэ 16500-аар бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл 15 шиг нь 16500 буюу ширхэг нь 1100 орчим төгрөг болсон гэсэн үг. 1100 төгрөгөөр өртөг нь насагцсан гэж ойлгож болох нэ. За ингээд бүртгэл маань зүг болсны дараа бүгдээрээ нотын паданыг дахин оруулъя. За паданы дугаар дээр дугаараа шивж өгөөд post and close дарахад за падан маань ингээд хадгалагдаж байна нотын падан маань. За дансны бичлэлтэй дахин шалгаж үзье. За үүний дараа бид нэр дансны картн дээр тухайн Massive Force-ын харилцагчд маань үнэхээр 12.01 дээр авлага үйлс хэсгийг шалгаж үздэг. За дансаа авлага буюу 12.01 дансаа зааж өгөөд тайлангаа бүртгүүлэн тохиргоо хിവэрээ байгаа. За ингээ харахад эцсийн үлдэгдлээ харуул бид тухайн Massive Force-ын харилцагчаас дебитээр буюу 12.01 дансны дебитээр маань 130,000 үлдэгдэл байна гэж харж байна. За энэ тухайн үлдэгдэл үүссэн баримт нь одоо дансны бичлэлт болгоноор үүссэн байна. Ингээд задраад нот нь салаад орж ирсэн гэсэн үг. Өртөг нь ингээ харагдаж байгаа. За тэгвэл одоо тухайн авлага маань төлбөр төлсний дараа хэрхэн хаагдахыг харцгаая. За subcontent шинжилгээг хаагаад за баруун уламжлалын борлуулалтаас generate тавшин тусламжтайгаар бид харилцан орлого үүсгэе. Дансаар бид нарт орлого төлбөр маань төлөгдөж орж ирсэн гэсэн үг. За ингээ харуул тохиргоо маань өмнөх утгаас Massive Force-ын харилцагч татаад ороод ирсэн байна. За бүртгэлийн данс маань харилцагын дансаа сонгоно. За энэ дээр та утга болон дансаа нэгтэлж үзээд банкны дансаа шаардлагатай бол та сольж болно. За нэгтэлж үзээд гүйлгээний төрөл маань борлуулалтын төлбөр байна. За тэгээд пост дарж үзье. За энэ дээр бид нэр гэрээгээ зааж өгөөгүй байна гэсэн байна. За баримтаа хааж байгаа дахиад generate төвчийг хааж өгье. Сая банкны дансыг сольсноос болж гэрээ маань алга болсон байна. За ингээ пост төвчийг дарахад баримтаа баталгаажаад дугаартай болж байна. За дансны бичлэлтэй харуул 11.01 данс маань дебитээр нэмэгдэж 12.01 буюу авлага маань хаагдж байгаа. За энэ бичлэлтийн дараа тухайн дансны картанд маань ямар өөрчлөлт орсон бэ харцгаая тайлангаа бүртгүүлээд. За ингээд хамгийн сүүлд нь харуул 130,000-аараа одоо энэ харилцагын орлого гэсэн баримтын дагуу ийм аналитик одоо 11.01 данстай харьцаад 12.01 данс маань кредит талаараа хаагдаад эцсийн үлдэгдэл нь 0 гэж харагдаж байна. За ингээд энэ компани авлага нь хаагдсан гэж үзнэ.